Сайн байцгаана уу? Ар програмын ээлжид хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн хичээлээр арын багц үзүүлэлтийн үндсэн ойлголт өгнө. Бид бүхэн ар програмыг хэрэглэхдээ өөрсдөө хэрэгтэй функцээ арын ямар нэг багцаас дуудаж ашигладаг билээ. Харин өөрийн бичсэн кодоо арын багц болгоод түүнийг өдөр тутам хэрэглэхэд хялбар болдог. Ар програмд багц үзүүлэлтийг хялбарчлах зорилготой зарим функц зүтгэл зэрэг багц дотор байдаг. Гэвч энд нэр дурдсан DevTools Oxygen 2 зэрэг багц ашиглавал хөгжүүлэлт хийхэд илүү хялбар болдог. Дээрх багцуудаас гадна нэмэлт програм суулгах шаардлага гарна. Тухайлбал Windows хэрэглэгчид R-Tools програм татан авч суулгасан байх шаардлагатай. Мөн R програм болон ашиглаж буй альва багцын хамгийн сүүлийн үеийн хувилбар ашиглавал зохимжтой. Хөгжүүлэх багц анх үүсэхдээ DevTools багцын create функц ашиглана. Эсвэл RStudio програм дээрээс үүсгэж болдог. RStudio програм ашиглаж гэж үүсгэхийн тулд File, New Project гэж орно. За тэгээд эндээс пакэжээ шинээр үүсгэх бол New Directory гэж ороод улмаар R package гэж сонгоно. За тэгээд энд нэгдэх цонхон дээр пакэжийн нэрээ бичиж өгнө. За энд үүсгэх хавцаа зааж өгнө. За ингээд Create Project гэсэн товчлуур дарнаа. За энд жишээ бодлогын зүүн тасралтгүй чанартай туршлагын турхалтын функцийн утга болдог функц агуулсан багц зохиох зорилго тавья. Пакэжийн талаарх үндсэн гол мэдээлэл description файл дотор агуулгаддаг. Уг файлыг нээвэл доторх агуулга нь юм байна. За үүнийг өөрсдийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн ийм хэлбэртэй болгож засаад хадгалъя. Багцад агуулгадах R хэлээр бичсэн функцуудыг R гэсэн нэр бүхий хавц доторх файлд хадгалдаг. Зорилго ёсоор зүүн тасралтгүй чанартай туршлагын турхалтын функцийн утга болох EDF гэсэн нэртэй функц нэмье. Энд тус функцийн код харагдаж байна. Багц доторх функц бүр тайлбар буюу баримтжуулалттай байх ёстой. Үүнд функцийн нэр, тайлбар, хувьсагч, буцаах утга, жишээ болон бусад зүйлс багтана. Мөн энд буй экспорт түлхүүр үгийг тус функцийг глобал функц болох үед нэмж бичдэг. Харин эсвэргээрээ локал функц өөрөөр хэлбэл зөвхөн багц дотор л ашиглах функцийн хувьд тус түлхүүр үгийг үл нэмнэ. Багцыг анх үүсгэхэд R хавц дотор жишээ файл дагаж үүссэн байдаг. Нэгд энэ файл бидэнд хэрэггүй учраас уг файлыг өөрчлөөд өөрсдийнхөө функцийг оронд нь бичээ. Хэрвээ ийм файл байхгүй байсан бол бид өөрсдийн нэмж бичих функцтэй зориулсан тусгай файл нэмж үүсгэх байсан. За файлын агуулгыг өөрсдийнхоороо инхүү шууд өөрчлөлөө. За ингээ файлаа хадгалаад орхиё. Баримтжуулалт гэж багц болон функц зэргийн тайлбарыг хэлдэг. Хэрв командын мөр буюу консолоос баримтжуулалт боловсруулах тушаал өгөх бол DevTools багцын документ функц дуудаж ажилуулдаг. Энэхүү тушаал өгвөл main хавц дотор бидний бичсэн функцийн баримтжуулалтыг агуулсан файл үүснэ. Функцийн баримтжуулалт буюу main хавц доторх файлууд автоматар үүсдэг. Тийм учраас багцыг анх үүсгэх үед дагаж үүсэн hello rd гэсэн файлыг устгахчих хэрэгтэй. Багцын баримтжуулалт боловсруулах тушаалыг RStudio програм дээрээс ч өгөх боломжтой. Тэрхүү тушаал энэ build гэсэн тав дээр байдаг. Гэхдээ яг одоо бол энд харагдахгүй байна. Яагаад вэ гэхлээр баримтжуулалт боловсруулалттай холбоотой өөр бас нэг чухал зүйл энд яригдаг байна. Тэр бол энэ project-ийн options дотор байгаа. За ийшээ ороод энэ build tools гэсэн нэг сонгоно. За тэгээд эндээс generate documentation with Oxygen гэдгийг чагталж өгөх хэрэгтэй. За тэгээд энд шууд авах гээд гараад цаашаа хурцлуулъя. За одоо тэгээд энд more гэдэг рүү орох юм бол энд document гэсэн юм шин тушаал нэмэгдсэн байгааг харж болно. За тэгээд энэ хүү тушаалыг өгөөд баримтжуулалтаа олсруулнаа. За энэ анхаарал өгсөн харагдаж байгаа чинь вэ? Namespace файлыг дарж бичээгүй гэж байгаа шүү дээ. За харахгүй мэнэ үнэхээр. За энэ тохиолдолд namespace файлаа устгаад тушаалаа дахиад өгчөд болно. За одоо бүх зүйл болсон. R хэлний багц маш нарийн бүтцтэй бөгөөд түүнийг нь гар аргаар нэг нэггүй шалгах үнэхээр хүнд байдаг. Иймд үүнийг хэлбэрчилсэн бэлэн функц ашиглах зохимжтой.
Мөн тохирох функц бол DevTools багцын check функц юм. Одоо ингээд өөрсдийн багцаа шалгаж үзье. Саяын функцийг RStudio програмд бол энэ check гэсэн төвчлөлт харгалзуулж өгсөн байдаг. За одоо үүнийг дараад өөрсдийн багцаа шалгаж үзье. За ингээд шалгахад бол бас тодорхой хэмжээний цаг ордог. Багцаа шалгахдаа бас интернетэд холбоотой байвал бас зохимжтой. За ингээд энд шалгасан бүх зүйлс бол окей буюу асуудал байгааг харж болж байна. За ингээд шалгалт дуслаа. Ямар ч алдаа илрүүгүй мөн ямар ч анхаар болоох ямар нэг мэдээлэл бол хэвлэгдсэнгүй. Өөрөөр хэлэх юм бол бидний энэ пакэж бол ямар нэгэн асуудал байхгүй байна гэсэн үг. Багц угсрах гэдэг нь түүнд холбогдох файлуудыг шахалттай архивын файлд нэгтгэх явдал юм. Ер нь багцын үндсэн 3 хэлбэр байдаг бөгөөд үүгээр бинар хэлбэртэй багцлал үүснэ. Уг тушаалыг ямар үйлний систем дээрээс өгсөн бэ гэдгээс шалтгаалж тэрхүү үйлний систем тохирох бинар багц үүсдэг. Хэрэв өөр үйлний систем тохирох жишээлбэл миний хэрэглэж буй Linux-ээс өөр тухайлах юм бол Windows үйлний систем тохирох бинар багц үүсгэн гэвэл тусгай онлайн сервис ашиглах хэрэгтэй. Нэмж хэлэхэд одоо энэ үүсгэсэн багцад холбогдох бүхэл файлуудыг GitHub дээрх энд харагдаж буй хаягт агуулгад байрлууллаа. RStudio програм дээрээс бинар багц угсрах тушаалыг ийм байдлаар өгнө. More гэж ороод улмаар Build Binary Package гэсэн тушаал өгнө. За үүний дүнд ийм бинар гэж үүсэх болно. CRAN буюу Comprehensive Archive Network руу багц шинээр болон шинжилж оруулахад тал бүрийн олон найрын нөхцөл шаардлага тавьдаг. Тэдгээрийг ерөнхийд нь энд таймлж жигсаалаа. Мөн CRAN руу багц илгээх CRAN-аас өгсөн хариуд тохирох засвар оруулаад дахин илгээх зэрэг эдгээр функцийг ашигладаг. Хэрэв та CRAN руу багц оруулах гэж чадахгүй, чеклэх үед гарсан алдааны учир шалтгааныг олохгүй, ер нь хүндрэлтэй санагдаж буй бол надтай холбогдоод хамтран ажиллаж болно шүү. CRAN руу оруулах багц нэгдүгээрт түрүүн ажилуулсан чек функцээр хийгдэх автомат шалгалтын дараа хоёрдугаарт нь CRAN идэвхтэн гишүүний биежилсэн шалгалтыг давах хэрэгтэй болдог. Товчхондоо нэлээд нарийн шүүлтүүрээр орно л гэсэн үг. Гэтэл та сайн мэдгүйгээсээ эсвэл туршлагагүйгээсээ болоод хэсэг хугацаанд CRAN руу багц илгэх эрхгүй ч болох эрсдэлтэй. Иймд CRAN руу багц оруулан одоо ч гэсэн арчилж буй над шиг мэргэжлийн хүнтэй хамтарч ажиллахыг зөвлөж байна.